Монгол улсаас авиас чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж нэр алдраа цойроо тулж аваа цөөн монголчуудын нэг нь дуурийн дулаач Амар Түвшин. Цэл залуу 20-аад наснда Вердийн Риголетто дуурьд дуулж хоолойныхоо цар чадлыг гайхуулсан тэр цагаас хойш Кармен Травиата, Евгений Онегин, Айда зэрэг том дуурайдын гол болон туслах дүрүүдийг бүтээж Итали, Франц, Герман, Австри, Испани зэрэг дэлхийн олон орны тайзнаас үзэгчдтэйгээ уулзаж байгаа дэлхийн шилдэг монгол баритон тэрээр 25 таада Монгол Улсын гавьяат жүжигчин, 36 таада ардын жүжигчин цол хүртсэн. Эх орондоо цөөн ирдэг түүний хувьд энэ удаад монголчуудад зориулан улсын дуур бүжгийн эрдмийн театрын дайзнаа 2 дугаар сарын 7-нд Травиата дуурьд ганцхан удаа тоглох нь. 280 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбар нь товоо зарласан тариудаа зарагдаад дуусчээ. Уг тоглолтынхоо дараа тэрээр ардын жүжигчин цолныхоо мелалга найраг хийхээр төлөвлөж байгаач. Түүнчлэн ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг хүртэж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Товчхондоо Улаанбаатарын соёлын ертөнц 2 дугаар сард Амар Түвшингээр амьсгалан хаврын сезоны нээлтээ хийх нэ.